За энэ их хурлын үйл ажиллагаа 2012 онд хэрүүлэр эхэлсэн. 2016 онд бас хэрүүлэр дуусч байна. Энэ хоёр хэрүүлийн дунд Монгол улсын эдийн засаг жилдээ 17.6% өсөж исэн бол одоо эдийн засаг хямарсан. Аж ахуй нэгжүүд нь дампуурсан, ард иргэдийнхэн амьдрал уруудж дороотсон улс орн, ард иргэд аж ахуй нэгжүүд өрөндөө дарагдсан юм бол энэ бүгдээс гаргах 2016 оны сонгуулийн хууль хил амтаа явж байна. Тэгээд өнөөдрийн тойргуудыг хуваахтаа тойргуудад мандатын тоог хуваарлахдаа нэлээд тэгш байдал шудраг ёс бүгдээр алдагдчихээн л. Чингисийн төрсөн нутаг учраас шудраг байх, тэгш байх зарчим хамаагүй. Дорндоос бага хүнтэйч, завхнаас бага сумтай хэдий ч нэг илүү суудлаа авах ёстой гэдгийн зарчим ирж байна. Гэхдээ тэгвэл Чингис бондын мөнгийг Хинтээ аймгийнх нь илүү төлнө гэж ийм зарчим гаргаж ирээ бас ярих уу? Ийм онгойны байдалд орж байна шүү дээ. Чи хэдгээр 100 бэ? Ард иргэдээ. Аны хаан, эрх баригчтай. Бид нар чинь 21-р зуунд амьдарч байна. Ийм зарчимгүй асуудал хандаж болохгүй гэдгийг хэлье. За Ус аймгийн тойргийг бол янз янзаар хуваалаа. Үүнийг хэн хувааваа гэсэн чинь төрийн байгуулалтын байнгын орооны дарга бол хуваах саналыг алтан хуйг нар гаргасан гэдэг юм тайлбарласан. Ус аймгийн тойргийг өөртөө ашигтайгаар хуваагаад авчлаа л гэж бодож байгаа бах. Тэг хэнийг сонгох вэ гэдгийг энэ тойргийг ингэж зурсан хүн шийддэг юм уу? Ингэж зуруулсан нам шийддэг юм уу? Үгүй шүү дээ. Ард түмэн шийддэг. Ингээд нөгөө одоо энэ дээрс би нэг жишээ хэлээ л дээ. Энэ манай Ус аймгийн хамгийн зүүн талын сум зүүн хангаагаас Ус аймгийн баруун талын сум бүх мөрөн гээд нэг тойрог ингээд энд нэг хэсэг, энд нэг хэсэг, энд нэг хэсэг, энэ дунд аймгийн төвдөр бас нэг хэсэг. Тэр нь бас эндээ өмцөм. Ус аймгийн зүүн хангаагаас бүх мөрөн хүртэл явхад 600 орчим километр явна. Улаанбаатараас Архангаа ороход 480 км явдаг. Үүнээс илүү их километр явж ажиллах болж шít. Ингэж хувааж болдго юм уу? Ирнэ. Тэгээ дээр нь энэ тойргийг Ардсан намын бүлгийн даргын өрөөнд зурж яах гэж юм л. Зурхтаа Хүрлбаатрыг чавчих. Хүрлбаатрыг гаргахгүй байхаар энэ тойргуудыг хуваа гэж ярьж яах гэж. Та нар намайг чавчдаг юм уу? Та нар намайг унгаддаг юм уу? Намайг сонгохыг усын ард түмэн мэддэг юм. Тэгэхээр одоо би та нарт хэлж чад байр суурь илэрхийлээд. Та бүгдийн Ус аймгийн зүүн хязгаарт энд нэг хэсэг тавьсан. Урд талд ингээд нэг хуваачихсан. Ус аймгийн баруун хязгаар болгоо хуваачихсан. Ус аймгийн төв болгоод хуваачихсан. Энэ тойрогтой ардчилсан намын чаддаг аав хүү нэрээд надтай өрсөлд. Би амлая. Надтай ирээд өрсөлд та нар. Энэ зургийг зурсан хүн надтай ирээд өрсөлд. Би өнөөдөр энийг та нараас асууж байна. Ингэж 3 хуваас энд нэг хэсэг, энд нэг хэсэг, энд нэг хэсэг. Нэг хязгаараас нөгөө хязгаарт нь очиход 600 км явдаг. Энэ тойрогт ардсан намын энэ тойргийг зурсан аавын хүүхд хүрээд ир. Өрсөлдөе. Өрсөлдөе. Ингэж болохгүй шүү дээ. Чаддаг нь хүрээд ир. Амлж авчи.